Боржин овогт нямын дуламжав. Миний туулсан амьдралын зарим дурсамж номын хэсгээс. Мянган 959 бол миний амьдралд шинэ хуудас нээсэн эргэлтийн жил болсон юм. Би 1958 онд Хоршуудын төв холбооны удирдлагад өргөдлөө бичиж, эх хүнд гадаадын дээд сургуульд явах уралдаанд шалгалтанд оруулж өгөөч гэж хүсэл тавьсан юм л да. Гадаадын дээд сургуульд явуулах хүний асуудлыг Ямны коллегийн хурлаар 1959 оны 1-р сард хэлэлцээд, надаас өмнө хэдэн жил ажилласан, мөн надаас өмнө хүсэл тавьсан Чойжилжав, Жигжицүрэн хоёрыг явуулахаар шийдэж, намайг 1960 оны хуваарьд оруулахаар коллегийн хурлын протоколд тэмдэглэлээ. Миний хувьд тэдэнтэй өрсөлдөх, барьцах ямар ч үндэсгүй байл. За тэгэд мөн оны ихээр Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар ажиллаж байсан дүү Бэгз, Ямны тайлан бүртгэлийн хэлтэст мэргэжилтнэр дэвшин ирж ажиллаваа. Тэр мэргэжил чадвараар нь шалгарч дэвшсэн нь тодорхой. Би ч бас Ямны холбогдох сайд дарга нарт гэр орныхон ахуй амьдралыг танилцуулж, бид ах トゥ болвол цөм нэг гэрт хамт амьдардаг. Хот хөдөөд саланга тарамдуу байхад хэцүү юм аа. Гэр орны авчирч нэг дөрөв бөөгнөрч амьдралаа төхнүүлмээр байна. Иймд Ямнаас туслах арга байдгүй байх та гэж битүүхэн түншиж дөргиж байсан тал би юм. Ямны удирдлага миний үгийг хэрхэн ойлгож хүлээж авсан эсхийг мэдэхгүй. Харин Бэгзийг шилжиж ирэхин өмнөхөн дорж готов сайд надтай уулзаад, "Чиний дүү Бэгз Ямд ирж ажиллах болсон шүү дээ" гэж хэлсэн юмдаг. Ямар ч гэсэн дүү Ямд ирж бид нэг дор нийлж амьдрах боломжтой болсон нь цаашдын амьдралыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой алхам болсон билээ. Том ах шилжиж ирээд ажилд орчихсон. Дүү Пүрвжав сургуульд сурч байгаа учраас бид дөрвүүл нэг дур хамт байх боллоо. Одоо гэрээнүүлгэж аав, ээж, эмэг ээж дүүнэрээ авчрах хэрэгтэй боллоо. Ингээд би Ямны удирдлагад хүсэлт тавьж, ажил далимдуулан ачааны машинтай явж гэрээнүүлгэж ирэх зөвшөөрөл авсан юм. Ямны автобазын нутгийн таньдаг жолооч хоо хочтой Пүрвгайг машинтай нь гаргуулж, хэр тарсан бараа ачаад Баянхонгор явлаа. Аймаг зарим суманд хэд хоног ажиллаж, буу цагаан суманд очиж хүргэн ахынд төрөх хөдөөлөд байсан хөгшин ээжийг авч аймагт буцаж ирээд гэрээ ачиж, аав ээж дүүнэрээ суулган зам зурт нэг хоноод хотод орж ирлээ. Ингэж бид цөмөөрөө нэг гэртээ нийлж амьдрах болсон юм. Тэнд хөрхи ганц эгчл нөхөр 4 хүүтэйгээ үлдсэн юм. Эгчийг би эр нөхөр үр хүүхэдтэйгээ төрсөн нутагтаа байгаа юм чинь юу алдах уу гэж бодсон хэрнэ. 1000 шахам километрийн тэртээ ганцаарнг нь орхиж байгаа болохоор асар их өрөвдөж хүнээс нууцхан нулимс унгаж билээ. Гэрээ нүлгэж ирээд сарж болоогүй байтал нэг өдөр намайг засгийн газрын урданд ир гэж дуудаж байна гэж сайд нарын бичгийн дарга эмэгтэй өрөөнд орж ирж хэллээ. Тэгээ хэн дуудсныг тэрч хэлсэнгүй. Би ч асуусангүй шууд яваад пропускын товчоон дээр ирж намайг энд ир гэж дуудсан гэд үнэмлэхээ гаргаж үзүүллээ. Тэгтэл ашгүй дуудсан хүн намайг ирэхээр оруулаарай гэд миний нэрийг бичүүлсэн байжээ. Надад шууд орох өрөөний дугаар заасан пропуск бичээд өглөө. Би ч ордонд нэвтэрч заасан өрөөнд очлоо. Тэр өрөөнд ахмиг насны туранхай дүү хөх хүн намайг хүлээж авсан юм. Тэр хүн сайд нарын зөвлөлийн хянан шалгах комиссийн тусгай тасгийн дарга, хоронд Гомбодорж гэдэг хүн байсан. Тэр хүн надтай мэндэлж хэдүүг солиод намайг дагуулж Жамин гуан өрөөнд орлоо. Гомбодоржгой 1930, 1945 оны дайны үед дивизийн комиссараар ажиллаж байсан их шударга нөхөрсөг сайхан өвгөн байл. Жамин гуан намайг урд нь таньдаг мэддэг болохоор шууд л амьдрал ахуйн талаар асууж танилцаад, "За чамайг бид аль эртнээс
Бүр 1953 онд сургууль төгсөж байх үеэс чинь эхэлж судалсан юм. 1957 онд манай шалгалтанд оролцож, Дундгов аймагт ажиллахад чинь манай хэлтсийн дарга Балд орж, улсын байцаагч Моголдоо нар дахин судалж надад танилцуулсан. Би нодон чиний нэрийг зориуд цохон хэлж, өөр ханган шалгалтанд оролцуулсан. Тэгээд чамайг эндээ авч ажиллуулах боломжтой хүн гэж үзсэн юм. Тэм учраас бид чамайг комистой улсын байцаагчаар авч ажиллуулах бодолтой байгаа. Гэт ямар ажил эрхэлдэг, сард хэдэн төгрөгийн цалин хангамжтай, өөр ямар хөнгөлөлт үйлчилгээ үзүүлдэг зэргийг ярьж. Танай яамны сайдуудтай ярьсан. Одоо чиний саналыг сонсъё гэл. Надад татгалзах юу вэ? Гэхдээ би дээд сургуульд суралцаж, дээд боловсролтой болох бодолтой байгаа гэд яамны коллег дээр яригдсан зүйлийг танилцуулж. Хэрвээ танад хүрээд ирвэл эх жил сургуульд явах шалгалтанд орох асуудал бүтэхгүй төрөх байх. Тэгэхээр би юуны өмнө сургуульд л явах эрмэлзэлтэй байна гэлээ. Гэтэл заах чиний сургуулийн тухай асуудлыг жич ярина. Намын гишүүн хүн эх орны аль хэрэгцээ шаардлагатай газар очиж ажиллах үүрэгтэй. Тэр дундаа албан тушаал дэвшүүлж ажиллах хүний саналыг заавал харгалзаад байх ч албагүй шууд томилдог ёс бий. Чи одоо зөвхөн яамны мэдлийн албан тушаалд ажиллаж байгаа бол энд ирснээр намын төв хорооны шууд мэдлийн албан тушаал дээр ажиллах болно. Тэм учраас ойрын үед намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулж батлуулна. Дуудсан цагт бэлэн байх хэрэгтэй гэлээ. Энэ бол наадмын өмнөхөн болсон уулзалт юм. Би эргэж яам дээр ирээд байтал сайд дуудаж уулзаад. Гүн жамын жамайг авна гэдэг юмаа. Би өгөхгүй гэж цаараглаад болсонгүй. Төв хорооны боловсон хүчнийхнээс яриад болохгүй болохоор нь аргагүй эрхэн зөвшөөрсөн дүү гэлээ. Ингээд наадам өнгөрсний дараах намайг төв хороон дээр иргэж дууджээ. Боловсон хүчний тасгийн нэг ажилт намайг дагуулan Цэдэнбал даргын үүдний өрөөнд очлоо. Тэгтэл жамын гойрээд даргын өрөөнд орчлоо. Зүсийг үзсэн үзээгүй хүмүүс орж гараал байл. Тэгтэл намайг оргил. Цэдэнбал даргын өрөөнд даргаас гадна цэнд, төмөрөчр, дүгэр сүрэн, молом жамц, дүгэр жавгээд том дарга нар ээлж дараалан сууж байна. Боловсон хүчний хүн миний талаар 2-3 хөвгөлбөрөөр маш товч танилцууллаа. Тэгсэн дарга надаас чи гэр бүлтэй юу гэлээ. Гэр бүл байхгүй, сургуульд явах санаатай. Одоогоор гэрэлж амжаагүй байгаа гэж хариуллаа. Гэтэл заад батлах уу да гэж дарга хэлэл баталчихсан тэр. Миний хувьд амьдралдаа анх удаа ийм том дарга нар оролцсон том хуралд орж байгаа болохоор сүрхий сүрдэж сандарч билээ. Ингээд сайд нарын зөвлөлийн хянан шалгах комист томилогдсон ажиллах боллоо. Энэ бол миний хувьд шинэ газар байсан юм. За тэгэд маргааш шинэ ажилд ач орлоо. Комиссийн даргын тушаал гарч намайг улсын байцаагчаар томилж, тэдний хамгийн бага цалин болох сард 800 төгрөгийн цалин олгох болжээ. Мөн улсын нэгдсэн тусгай сайд нарын гэдэг эмнэлгээр гэр бүлтэйгэн үйлчлүүлж байх пропуск олгож, сар бүр хөрөөдөж бэлдсэн төлөө гэрт буулгаж өгдөг болж, хот дотор болон хөдөө ажиллаар явахдаа дуудлагын ба хөдөө ажлын хөнгөн тэрэг хэрэглүүлдэг юм байна. Оюутны ширээнээс албан хаагчийн суудалж шилжиж, эд хэрэглэгчдийн хоршоо, худалдаа бэлтгэлийн байгууллагын анхан шатны нэгжээс төв аппарат хүртэл дэвшиж ажилласан 6 жил бол надад ажил амьдралын асар их мэдлэг олгож, чадвар эзэмшүүлсэн 6 жил байл. Мөн албан хаагч хүний эзэмшил зохиох наад захын шаардлагаас эхлээд хэм хэмжээг баримтлах туршлагатай болгосон юм. Бас улс ардын аж ахуйн альж салбарын нэгтлэн бодогч хийж мэдлэг чадвараа эзэмшүүлсэн. Ер нь худалдааны байгууллагаар нэлээд сайн нухлагдсан нэгтлэн бодогч хүн бусад бүх салбарын бүртгэлийн мэдлэгтэй болж бэлтгэгддэг өөрмөц онцлогтой салбар гэж санагддаг. Энэ бол манай худалдааны байгууллагын олон талт ажлын онцлог бөгөөд түүний ач буйнаар би альж салбарт ажлыг шалгахад мэдлэг дутаж түүртэж байгаагүй юм. Худалдааны байгууллагад би цаг ямагт баярлаж талархаж явдгаан хэлэх хэрэгтэй. Би амьдралдаа 2 удаа эмэгтэй хүнд хайр сэтгэлтэй болж үзсэн юм. Анхных нь худалдааны техникумд сурч байхдаа нэг ангийн Ламжав гэдэг бурайд эмэгтэйд хайр сэтгэлтэй болж билээ.
Гэхдээ бүрэг ичимхий зангаасан болж түүнд хайр сэтгэлийн илчилж хавтаж ойртож чадаагүй. Хий хоосон хүсэм өрөөдөж байснаас хитрээгүй. Түүнд хайр сэтгэлийн илчлэн хэлж чадсан бол тэр чи зөвшөөрөх байсан байх. Яагад гэвэл бид хоёр жирийн сайхан үерхдэг. Хичээл номоо хамт давтдаг, надад бусдаас илүү дотно байсан юмдаг. Би бүрэг ичимхий зангаасаа болоод түүнд сэтгэлтэй гэдгийг илэрхийлж чадаагүй өнгөрсөн нь зөв байжээ гэдгийг сүүлд дуулж мэдсэн. За тэгэхэд хоёр дахь удаага одоогийн халамжид сайн хантайгаа ерөөл өрөвчөрч хайр сэтгэлтэй болж түүнийг илэрхийлж чадсан юм. Хүний хувь тавилан гэдэг ийм л сонирн байдаг юм байна. Сургуулийн төгсөж ажил алба хашиж 6 жил болохдоо өдий төдий олон эмэгтэйтэй хамт ажиллаж уулзаж учирч явхад нэгэн ч надад олигтой харагдахгүй мөртөө хоршоодын төв холбооны төлөөлөгчийн газар ажилладаг нэг эмэгтэйг анхаарангуйтай л аятайхан санагдаж араас нь дагаж гүйх болсон нь сони юм шүү. Түүнтэй танилцахыг мөрөөдөж ажилдаа явах буцах замын тосон уулзаж захиа бичиж атгууллаа. Бид хоёр ийм замаар танилцаж бие биедэн хайр сэтгэлтэй болсон юм. Энэ бол миний анхны хайр сэтгэлээ эргэлтээ буцалтгүй өгсөн хувиршгүй, итгэлтэй хань, олон хүүхдийн минь их, насан туршдаа үрд хамт амьдрах хувь заяагаар учирсан төшиг тулгуур болсон хань минь байжээ. Бид хоёр анх уулзан учирч танилцсанаас хойш хэдэн сар үерхэхдээ бие биенээ сайн мэдэх болж цаашдаа өрх гэр үүсгэж ханилан сууж эхнэр нөхөр болохоор тохиролцсон юм. Энэ үед би 28 настай, нацаг 22 настай байлаа. Манай гэрт 22-оос 31 нас хүрсэн 4 эр хүн цөм гэрлэж бараалаагүй. Аав, ээж, эмээ, дүү нартайгаа хамт амьдардаг байлаа. Хөдөөгөөс нүүж ирээд удаагүй нүүдлийн малчтын ердийн хөсгөөр нүүж, зөөхөд зориулан хөнгөн авсаархан үйлдвэрлэсэн хөдөөгийн Монгол мод тоон, уйн, хан хаалгатай 6 хантай том гэрт. Түүндээ багтаж чадсан олон хүн суудаг, бусдын сонирхол татсан айл байлаа. Улаанбаатар түнэндээ манайх шиг Монгол модтой гэр барьсан айл ховор байсан байх. Бид бүгдээрээ ах захаа хүндэлдэг. Ахынхан хэлсэн үгнээс дүүн гаждаггүй. Ах нь дүүгээ хайрладаг, сургамжилдаг. Бас дүүгийнхэн зөвлөгөөг авдаг, ёс журам хатуу баримталдаг дэглэмтэй байсан юм. Хоорондоо хэрэлдэж маргалдахгүй ах дүүгийн ёс дэгийг чанд сахдаг хүмүүжилтэй ухамсартай байсан юм л да. Тийм учраас би ахыг, дүүнэр ахыг, бид хоёрыг эхнэр авч ахуй амьдралаа яаж зохион байгуулах нь вэ гэж харж хүлээж байсан нь нууц биш байл. Гэхдээ ерөн ч тэгэд дүүн ахыгаа яах вэ гэж харсаар байгаад цөмөөрөө эхнэр хүүхэдгүй гэртээ хөдлөхөд хөрч байсан юм. Бидний үеийн насны хүмүүс бараг бүгдээрээ эхнэртэй. Зарим нь хэд хэдэн хүүхэдтэй болсныг харахаар ичгэвтер байсны дээр таньдаг тандгүй улсч янз бүрээр муу хэлж байсан нь гарцаагүй. Биологийн хууль амьдралын хэрэгцээч биднийг намайг гэр бүлтэй болохыг зүй ёсоор шаардаж байсан хэрэг. Нас хөдлөх тийш хандаад ирэхээр хажиг зожиг, голдог, шилдэг, адаар хідээр ааш зантай болж хэрийн хүнтэй таарч тохирохгүй болох шинжтэй юм бэл. Хүүхэд хэнзэрч, хөгшөрсөн хойно олон хэнз хүүхэд цовуулж зууралдах явдал надад тохиолдсон юм аа. Энэ ташранд зориуд тэмдэглэхэд халдол үзэж, халуун хүйтэн чулуу долоо чадаагүй, амьдралын ямар ч туршлагагүй хар нялхаар ягаачгүй эртгэрлэгч үүнээс долоон дор хортогч бас бодолцох хэрэгтэй. Энэ бол амьдралын чин үнэн юм шүү. Би нэг өдөр зориг гарган ам нээж ахаас та гэр бүл эхнэр хүүхэдтэй болох талаар ямар бодолтой байгаа гэж асуув. Гэтэл ах маань та нар намайг харж хүлээгээд хэрэггүй. Би гэрлэхгүй. Өөрсдийнхөө амьдралыг бодгоч түс тас хэлдэг юм байна. Ахын энэ үгийг сонсоод би таныг л хараад байгаа юм. Тэгвэл би гэрлэвэл яасан юм гэл. Миний энэ үгийг манайхан сонсонгууд шин сони юм дуулсан бололт цөм над руу харц чиглүүлээ. Би нэг эмэгтэйтэй танилцаад бараг жил болох гэж байгаа шүү гэж үннээ өчлөө. Ээж надаас "Гү тэр ч одоо хаанхын хэдэн настай, одоо хаана юу хийдэг хүн бэ?" гэж асуув.
Булган аймгийн Могод суманд 1938 онд төрсөн. Одоо 22 настай. Манай яамны төлөөлөгчийн газар бэлтгэлийн мэрэгжилтнэр ажилладаг юм а гэж би хэллээ. Тэгтэл ах. За. Чи гэрлэх нь маш зөв. Яаж игээ гэр бараад хөрч дүүгээ гэрлүүлээ. Харин одоо та хоёрт ярьж тохирсон хугацаа бий юу? Хэдийд гэрлэхэн дээрв гэж асууж зөвлөсөн байдалтай ярьлаа. Дүүнэр ч миний үгийг хүлээж байсан бололтой цөм дэмжиж байлаа. Тэгэд би намар октябрийн баярын үеэр гэрлэх санаатайгаа хэллээ. Гэтэл аав альва юм дээр хизээний хожуу дуурдаг зангаараа хүүгээ гэрлүүлэх нь зөв. Гэрвэр хаанаас яаж болох вэ? Сав суулганаас эхлээд бэлдэх юм хугацаа их бага байна. За. Одоогоос хүн бүр дор бүрдээ эрвэхэрэн хөөцөлдөй гэсэн юм. Ингээд миний гэрлэх асуудал шийдэгдэж аавын хэлснээр дор бүрдээ юм хөөцөлдөж бэлтгэж эхэллээ. Энэ нь наадмын дараахан болсон үйл явдал юм. Засгийн газрын аж ахуйгаас 5 хантай өвчтөд давхар бүрээстэй сайхан гэр шалвч дайн авч миний таньдаг айлын хашаанд барьж доторх тавилгыг худалдан авч хүнжил, гудас, ор хүнжлийн тав гэх мэтийг шинээр хийж 4 сар шахмын дотор бэлэн болсон юм. Мөн засгийн газрын аж ахуйн хөрөөдөж хагалсан бэлэн түлшний мод нүүрс гэрийн гадаа буулгаж өглөө. Нацгийн маань гэр аав ээж Булган аймагт байдаг учраас энд ахындаа байдаг байсан юм. Харин ээж нь хөдөөнөөс ирээд хэд хонж байлаа. Тийм учраас нацгийг надтай гэрлэх болсныг түүний ээж ах эгч нарт нь хэлж тэдэнтэй зөвшөлдсөж хурим хийх өдөр цагаан товлж тогтохоор том ах найз бавуу бид гурав тэднийд очлоо. Ийм асуудлаар бидний очихыг тэд урд нь дуулж мэдсэн учраас цөмөөрөө байж цайхол бэлдсэн байсан юм. Бидний очисон хэрэг зоригч төвөггүй бүтэж тохиролцлоо. Ингээд бид хоёрын хурим октябрийн баярын өдөр буюу 11-р сарын 7-нд даруухан болсон юм. Тэр үед жил, мэнг, өдөр судар үзүүлдэггүй. Тэрч бүхэл хурим найр өргөн тэмдэглэдэггүй байл. Би гэрлэж тустай гарснаар бөглөө мултар наа гихч болж дүүнэр маань миний дараахан дараалан гэрэлсэн юм да. Би хянан шалгах комиссд томилогдож очсноос хойш хэдхэн хоноод Баян Улгийн аймгийн цагаан нуурын дамжлага баазын ажил шалгах даалгавар аваад явлаа. Тэр үед иргэний тээврийн онгоц явдаггүй байснаас газрын хол орыг харгалзахгүй бүх аймагт албан ажиллаар явахдаа машинаар явдаг байсан юм. Эндээс талдаа 2000 шахам километр зайтай цагаан нуур хүрэхтэй ГАЗ 69 машинаар 5 хоноод очиход шуурхаа явлаа гэж тооцож байлаа. Тэнд очих гэж явах замдаа нутгаараа орж хөргөн ахынд 1 хоноод цааш хөдөлсөн юм. Муу эгч минь биднийг их санаж, намайг твэрч, зуурч, үйлж унжиж байхыг хараад улмал их өрөвдөж билээ. Тэгэд би цагаан нуртаа 1 сар ажиллаад буцлаа. Гэтэл тэрэг техникийн мэдлэг муу хөгшин жолоочдын явсны үржихээр замд машин маань хэдэн удаа эвдрэх, шаварт суух зэргээр саатаж, үйл тамаа үзэж 10 хоног явж ирэх нь тэр. Тийм хол газар хур бороо шавар шавхаа их үеэр явж байж жолооч урд мост авч хотод орхичхууд алдарцууд эгийн давгаар дам мосттой явж байгаа хүн чинь ямар олигтой жолооч байх вэ? Түүний тийм ураг шүүгээс болж эгийн даваанд шаварт сууж бүтэн өдөржингөө усан бороо цасан шуурганд усан хулган ултлоо хамаг хувцас нефт норж даарч хөрч шаварт ноцолцсноос уус нурууны артикулет гэдэг салдгүй шаналгаа төвчөнтэй болж олон жил би шаналж зовсон юм. 1960 онд миний ууган хүү төрж бидэн хоёр болоод манайханд том баяр түйл явдал боллоо. Миний аав ээж, ах эгч, дүүнэрийн ууган ач, эмэг ээжийн анхны 30 хүү төрсөн учраас тэд том баггүй түүнийг хайрлан инхрэлж, ёстол газар хүргэхгүй шахам гар дамжуулан тэрч бөмбөрүүлэн бөөцөлж байлаа. 1962 онд 2 дахь хүү төрж бас л бөөн баяр боллоо. Мөн оны намар надад засгийн газар шинэ ашиглалтанд орсон орон сууцнаас 4 өрөөтэй том байр хуваарлан олгосон юм. Нэг гэм нь хамгийн доод давхарт байр таарсан. Энэ байранд эхлээд манайх дангаараа орж аав минь цуг байж 2 хүүг минь харж арчилдаг байл. Дараа жилээс аавынхантай хамт байх болсон юм. Хүний амьдралд юу ис тохиолдохыг тэр гэх.
Би амьдралынхаа турш дандаа магтуулж сайшаалгаж байсан гэвэл худал бол. Би 3 удаа сүрхий зэмлүүлж бүр арга хэмжээнд орох төхөж байлаа. Энэ нь хоёр талтай байлаа. Бага залуу насны харгайгаар өөрийн буруугаар болчмгүйтэж явсан нэг тал байхад зарим тавтаргүй удирдах тушаалтны буруу үйлдэл хандлагаас болж бас ийм байдалд орж байсан юм. 1958 оны шинэ жилийн сүлд модны наадмаар офицеруудын ордонд болсон ёолконд найз загд самбар бавуу нартайгаа хамт орж бүжиг хийгээд хажуугаар нь арх авчууж нэлээн согтож. Тэгж чухам юунаас болсон бөөмөд тэндээс гарч байранда ирсэн хойно хоорондоо муудалцсан хэрэлдэж зодолцсон. Яг нэг их сүртэй чинь бололгүй бие биеийн хэд цохиж аваад тэр дорон эвлэрч гэртээ орж унтцгаас юм л д. Гэтэл согтуугийн гайгаар яамнисэд цагаанд оржгон яг цонхны харалдаа зодолдоод өнөөх нь цонхоор харж байж л тээ. За тэгээд 1-р сарын 2-ны өглөө ажилдаа ирээд өрөөндөө юм хийгээ сууж байсан. Санхүү төлөвлөгөө эрхэлсэн 1-р орлогч сайдад орж готовгүй. Бавуу бит хоёрыг өрөөндөө ороод ир гэж дуудлаа. Бит хоёрыг ортол нөгөө чинь мен дуусчгүй нэлээд ширүүн. Та хоёр ямар хэрэг тариад байгаа юм гэхин тэр. Бит хоёр мэл гайхгүй. Арх хууж зодолцсноо мартчихсан. Та нар чинь бүр арх хууж зодолдон танхаарч явдаг болоо юу гэд өөр юм хэлсэнгүй. За 3 сайд дээр оръё гэд бослоо. Тэр өвгөн заримдаа хөдөө явахдаа бит хоёрын хэн нэг дагуулж явдаг. Бит хоёрт их сайн байдаг байсан. За тэгээ бид цагаан дурт сайдын өрөөнд орлоо л доо. Сайд бит хоёрыг салам загнаад нөхөр дорж готов чи энэ хоёр этгээдийг одоо хал. Архиддаг танхаа юмнууд манайд ажиллаж таарахгүй. Бас нансалж ав генералтай ярьж энэ хоёртой хамт архидсан танхаарсан нөхрийг хэлэх хэрэгтэй гэд биднийг гар гэл. Бит хоёрч за хөрх ингээ халагддгийн байжээ гэж ихээхэн гонсгорч түүний өрөөнөөс гарлаа. Дорж готов сайд. Та нар миний өрөөний үүдэнд очиж хүлээж бай гэд хоцорлоо. Их удсангүй гарч ирээд биднийг дагуулan өрөөнд орж баахан зэмэлж сургамжилж яриад. За би сайдтай ирсэн. Энэ удаа та хоёрыг халахгүй үлдээгээд ажилд ирчин харна. Харин дахиад ийм дутагдал гарвал гомдох юмгүй шүү мэдөө гэлээ. Энэ бол залуу насны хөөрүү, сайгүй, сагсан зангийн алдаа байсан бөгөөд миний хувьд том дохио сануулга болсон юм. 1961 онд засгийн газрын ордны барилгын өргөтгөл хийгдэж дуусах дөхөж байлаа. Нэг өдөр манай дарга Жамын сайд нэрийн зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Баатарч хоёр намайг дуудаж ордны өргөтгөлийн барилгын цонхны тааз рамын сэлэнгийн мод боловсруулах үйлдвэр хийж нийлүүлж байгаа юм. Үнэн нь хит өндөр байна гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа. Чи улсын төлөвлөгөөний комиссийн үнийн мэргэжилтэнтэй хамт очиж маш яралтайгаар шалгаж ир гэж үүрэг өглөө. Өнөөдрийн суудлаар явах хэрэгтэй. Эренчин Пэлжээ гэдэг хүн гаргаж өгнө гэсэн. Тэднийхээс хэн явах нь мэдээд аваад яв гэлээ. Би гараад Эренчин Пэлжээ гутаа яртал Жамсран гэдэг хүн явна. Тэр нь дүүрэг өгсөн гэлээ. Тэгээ вагон хөдлөхөд өөртөө 2 цаг үлдэж байл. Хөдөө явах боллоо гэж утсаар гэртээ мэдэгдээд санхүү дээр орж хэдэн төгрөг авч вокзал дээр очиж вагон хөдлөх гэж байхад билет авч суугаад хөдөлсөн. Сэлэнгэд өдөш очиж вагоноос буугаад зочид буудлаачихсан натаа алах гэж байтал миний үеийн насны хүн вагоноос гарч ирж надтай мэндэлж таныг дуламж ав гэдэг үү? Миний нэр Жамсран гэдэг. Өөртөө чи хамт ажил гэсэн юм аа гэлээ. Огт танихгүй зүс инж хараагүй хүн байл. Тэгээ бид буудалдаа очиж төвхнөд маргааш нь модны үйлдвэр дээр очиж тэнд 3 хоног ажиллаж бүх үйлдвэрлэсэн цонхны жазыг орц нормоор нь шалган үзэхэд үнэхээр нэг жаз 250-аас 350 төгрөгөөр үндэслэлгүй илүү үнэлэгдсэн нь тогтооглоо. Нийт үйлдвэрлэсэн жазны үнийн зөрөө 100 мянган төгрөгийг төлөвлөхээр хугацаанд заасан акт тогтоож үйлдвэрийн дарга, нябо, эдийн засагч нараар гарын үсэг зурулж авчирлаа. Буруу илүү үнэлсэн буруутан эдийн засагч төлөвлөгч хоёр биднийг очихоос өмнө халагдаад нийслэж хилжээ явчихсан тул тэднийг хотод ирсний дараа олох хэрэгтэй боллоо. Би хотод ирмэгцээ Жамын гууд танилцуулан гол 2 буруутай хүнийг хотоос олж хариуцлага тооцно гэдгийг хэллээ. Тэгтэл Жамын гоо за чи одоохон бэ танилцуулчих гэснээр түүнд очиж танилцууллаа. Тэр дарга за чиний шалгалт үр дүнтэй болж
Бид үнийн зөрөг одоохон авчихна. Буруутай хүнд танах түүгээрэн арга хэмжээ авна биз. Чи актынхаа 1% өгч гэд авлаа. Нөгөө хоёр хүний сургалтал нэг нь хөнгөө үйлдвэрийн яаманд, нөгөөх нь тээврийн яамд ажиллаж байгааг мэдлээ. Хөнгөө үйлдвэрийн яамны хүнийг хөдөө ажиллаар явсан 10 гаруй хоноод ирнэ гэлээ. Тээврийн яамд байгаа хүнийг ирүүлж гин бурууг нь хүлээлгэж айхтар гарын үсийг зурууллаа. За тэгээ нөгөөх нь хүлээхээсөр аргагүй болсон юм. Энэ тухай дарга танилцуулсан юм. Тэгсэн за чи тэгвэл энэ завсар Дорноговын автобазыг хоёул явж шалгаад иргэснээр тийш яваад 20 тоноод ирсэн. Гэтэл нэг өглөөний цуглаан дээр Жамингуй намайг Сэлэнг аймгийн модны үйлдвэрийн шалгалтыг дутуу хийсэн тухай хэрэг эрхлэх газрын дарга Б надад хэд ярьлаа. Энэ нөхөр бусад асуудлыг сайн шалгадаг атла улс төрийн товчоо хүртэл яригдсан энэ ноцтой асуудалд хайхрамжгүй хариуцлагагүй хандсан байна гэдэл авч гардаг юм байна. Тэр үед 20 хүрэхгүй ажилтнтай энэ цомхон аппаратын хэдхэн хүнийг 7 хоногт заавал нэг удаа цуглуулan ярьдаг байсан нь Жамингуйн арга барил болохыг тэмдэглэх хэрэгтэй. Түүнээс хойш нөгөөх хөдөө явсан хүнийг дуудан ирүүлж актанд гарын үсэг зурулж комиссийн ээлжид хурал болохыг хүлээн 20 гаруй хонлоо. Энэ хооронд болсон цуглаан бүр дээр нөгөөхөө Жамингуй уйлаглан ярьсаар л байл. Би хуралд 2 хүний асуудлаа оруулан зохиох арга хэмжээ авахулсан юм. Маргааш нь тогтоолд гарын үсэг зурулах гэж зориуд өөрөө явж Жамингуйн дүрэнд орсон юм л да. Тэгээд та намайг шалгалтад дутуу хийсэн гэж хамт олонны өмнө хэд хэдэн удаа буруутгаж зэмлэлээ. Би яг юуг нь дутуу хийсэн юм? Дүн гартал нэлийн хугацаа шаардлагасны шалтгааныг та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Гэтэл удаа дараа зэмлэн буруутгаад байгаагийн учрыг танаас сонсомоор байна гэл. Яг уу шалгалтад дутуу хийгдсэн ч юм юу бах вэ? Бэл гин буруутай хүнд арга хэмжээ авсангүйгээд дээгүүр дарга нар дээр орж хэл ам хийгээд байгаа юм. Чамдч бас буруу бий. Чи тэр хоёр хүнийг шалгалтын явцад газар дээр нь дуудаад дутагдлыг хүлээлгэж тэр дор нь асуудлыг шийдвэрлэх байсан юм гэж хэлдэг юм байна. Миний дургу бүр их хурч ажлаасаа халагдаад хотод ирж хаавгаа нь мэдэгдэхгүй болсон 2-ын 2 хүнийг сэлэнгэд байгаа би яаж болж дуудах юм? Хэрвээ олоод дуудлаа гэхэд хэд хоног хүлээх вэ? Би чинь тэнтэй ердөө 4 хонсон шүү дээ. Би хөдөөнөөс ирэнгүүтээ Б дарга та хоёрт байдлыг нэг бүрчлэн танилцуулахад шалгалт үр дүнтэй сайн болж гэж хэлээд дараа нь ингээд байх ч надад сонирн байна. Би тэр Б дарга дээр чи орж уучраа тайлбарлая. Үнэн мөн олдох байлгүй. Би ингэж үндэслэлгүй зэмлүүлж гим хийсэн юм шиг олонний өмнө нүрээ улаалгаж байж чадахгүй гэж тавьчлаа. Үнэн дээр би Б дарга дээр орж үг гуйж хэрүүлээд тэглээгээд хөөгдвөл хөөгдөн л үз гэж бодож суулаа. Төвний нүд нь огтон шиг гялалзаж над руу ширтэж сүрхий ууралж ирснээ бие барь бололтой. За чи битгий бохом да. Чамд ямар хариуцлага хүлээлгэх вүш. Зүгээр л санамж болох гэж би хэд ярьсан юм. Бэ дээр орсны хэрэггүй бах уу. Тэр чин дээгүр их нэр хүндтэй том дарга хүн. Чамайг яаж ч дөнгөж чадан шүү. Гэхдээ би тэр үнэ таачилгаагүй том дарга. Над шиг бага албаны өчүүхэн амьтныг яавал яаж чадна. Гэлээч гэсэн би үннээр явж байгаад ямар ч хариуцлага шийтгэл хүлээхээс айхгүй. Хаач утсан үннийг л хэлнэ. Ер нь тэгээд хяналт шалгалтын энэ өндөр хариуцлагатай ажилд над шиг хүн тэнцэхгүй юм байна гэдгийг ойлголоо. Намайг та буцаагаад яамны мэдлэлд өгчхөө. Аль нэг байгууллагад чадхаар нь нэгтлэнгийнхаа ажлыг хийж дөнгөх байлгүй гэж хэгж өргөлээ. Жамингуй сэргэлэн зайлтай хүн болохоор надад ажлын бэрхшээл зовлон тоочж. Чи залуу хүн учраас хурц цоочмог байна. Ямарваа асуудал тагиж хандаж болохгүй. Шүүмжлүүл зэмлүүл сурах хэрэгтэй. Амьдралын урт хугацаанд хүн янз бүрийн их үзэж дуулдаг юм. Тэглээгээд муу юм болдгүй. Харин ч сургамж авч хашир суудаг юм гэх мэтэр намайг баахан ятгаж ухуулаад гаргасан юм. Энэ шалгалт эхнээсээ ёстой л одоогийн ирээд байгаа захиргааталт байсан бөгөөд хэрэг эрхлэх газрын дарга Б гэдэг бол ажил амьдралын их туршлагатайч дээшээ долгоноор матааж доод албаны хүмүүстэй олигтой тусалдаггүй. Ялангуяа гачигдал зовлон тохиолдож ядарч зүдэрсэн үед муу анхаардгийг өөдгүү хүн байсныг надад хэд хэдэн юм дээр хүмүүс хэлж мөн ажиглагдаж байсан юм. 1960, 1962, 1964 онуудад 3 удаа иргэний агарын харилцааны газрын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Эдгээр шалгалтаар тэнд мэрэгжлийн онцлог байдлаа далимдуулан дураараа авирлах явдал газар авч, ажил нь ихээхэн суларч цалгарсан нь илэрсэн бөгөөд ажилчдын сахилга хариуцлага дэг журам сүрхий суларсан байл. Тэрийн төрийн хууль, засгийн тогтоол, дүрм журмыг бараг мөрддгүйгээс хөрөнгө мөнгийг ямар ч бүртгэл хяналтад тооцоогүй зарцуулах, ашиглан завших, үрэн таран хийх явдал хавтгаарсан байл. Ажлын өвөрмөц онцлогтой гэдгээр нь олж асуудал мөрдөж баримтлах тогтоосон тодорхой хууль эрхийн актгүй урсгалаараа л явагдаж байсан. Мэргэжлэрэн явц уурч, бүлгэрхэг, өөрсдийгөө бусдаас дээгүүрт тавих, нутаг нуг, жалга довны үзэл гаргах үзэгдэл газар авсан байл. Ийм учраас холбогдох зарим албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийн хамт нисэх бүрэлдэхүүний олон хүнээс ихээхэн хэмжээний хохирлыг буцаан төлөвлөх болсон юм. Мөн намын төв хороо сайд нарын зөвлөлд асуудал боловсруулан оруулж, тусгай тогтоол гаргуулж, шин дүрм журам, норм тариф гаргаж мөрдүүлсэн билээ. Гэтэл хуучин дүрм журамгүй, замбраагүй байдалтай байхыг мөрөөдөж, шин тогтоосон дэг журам норм тарифтэд дургуйтсан нийцгэгч холдуу хэсэг бүлэг хүмүүс шалгагчдад өшөрхөж занахдаа гудамжны нэг хулгайч данхаа этгээдэд 500 төгрөг атгуулад тэр мө дууламж ав банчин балбар осор нарын хэн нэгний толгоо өнхөрөхгүй хаагур гарах уу гэсэн шууган дэгдэжээ. Энэ нь бүр элдвийн нэмэр чимэг авч цуурхал болж хувирсан байл. Энэ шүүгэнд дэмжиглсэн зарим шалгагч нам төрийн дээд байгууллагад гомдол гаргаж, түүний дагуу Батлан хамгаалахын яамны сайд Лавгсүрэн цэргийн улс төрийн газрын дарга Цэнд аюуш нар нисгэд очиж яриа таниулга хийсэн гэж сонсогдож байл. Хянан шалгах комиссд улсын байцаагчаар ажилд томилогдож 2 жил ажиллаад улсын ахлах байцаагч болж, тэр албыг 20 гаруй жил хашсны 10 гаруй жилд нь дотоод ажил хариуцж, аппаратын ажилтнуудыг шалган зааварчлах өдөр тутам тэдэнтэй ажиллах үүрэг хүлээсэн юм. 1980-аас 1984 онд хэлтсийн даргаар ажиллаж байгаад хүнд өвчний улмаас группт орж чөлөөлөгдсөн 3 жил шахам хөдөлмөр эрхлээгүй. Хянан шалгах байгууллагад ажилласан 30 гаруй жилд намын өөрийн товчооны гишүүн, орлогч, нарийн бичгийн дарга, намын өөрийн даргаар бараг тасралтгүй сунгагдж байлаа. Сэлэнг аймгийн худалдааны байгууллагын зарим ажиллагчид улсын хөрөнгөөр мөрийтэй тоглож, асар их хөрөнгө өргөдөж ашиглагдан шамшигдж байна гэсэн мэдээлэл хуулийн байгууллагын шугамар нам төрийн удирдлагуудад иржээ. Ийм учраас тус аймгийн худалдааны бүх байгууллагыг хамруулан ижвэрэн шалгалтыг хийж, олон хүнтэй том групп томилогдлоо. Энэ групп шалгалтыг миний бие толгойлж ажиллахаар очсон юм. Шалгалтын бүрэлдэхүүнд зөвхөн Улаанбаатараас 60 гаруй Нябо санхүүгийн ажилтнууд дайчлагдсан оролцсон юм. Яамны төв аппаратын санхүү бүртгэлийн ажилтнууд бараг цөмөөрөө оролцлоо. Аймгаас мөн олон 10 хүн ажиллалаа. Олон хүний хүч хөдөлмөр шаардсан энэ нүсэр том шалгалтыг 70 гаруй хоног хийж, хэдэн 10 сая төгрөгийн хохирол дутагдал илрүүлсэн юм. Шалгалтын дүнг аймгийн намын хороо захиргааны хамтарсан хурлаар нэг бүтэн өдөр, хянан шалгах комиссийн гишүүдийн хурлыг газар дээр нь хийлгэж 3 бүтэн өдөр хэлэлцүүлсэн юм. Хамгийн сүүлд орой нар жаргахын өмнө аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын дарга, орлогч, ерөнхий Нябо нартай холбогдсон асуудлыг хэлэлцээ дуусч байтал миний зүрхээр гэнтхэн хатгаж тэр дорон ухаан алдан унж. Нэг мэтгэд эмнэлгийн орон дээр хэвтэж байх юм. Айл хэдийн шөнө болж. Тэгээ миний хажууд манай нутгийн банзрагч гэдэг хүн сууж байл. Тэр энэ шалгалтанд оролцож явсан юм. Би яасан бэ? Бид одоо хаана байна гэж намайг асуухад банзрагч та ухаан алдаж унаад аймгийн эмнэлэгт төрөгний тэргээр ирээд хэвтсэ. Би чи яаж вэ гэж хариу асуул. Би гайгүй гэл. Та бүр цаг шахан болж байс сэргэлээ. Хамаагүй хөдөлж болохгүй шүү гэл. Миний зүрхээр хөндөрлөж баг зэрэг өвдөж байл. Гэтэл эмч орж ирж үзлэг хийгээд одоо алцахгүй. Гэхдээ их тайван бай. Ширэн хүчилж хөдөлж болохгүй. Та орой хүнд ирсэн шүү. Одоо совилогч тариа хийнэ гэж хэлээд гарлаа. Тэгээд би жижүүртэй хонно. Шаардлага гарвал дуудаарай гэж банзрагчид хэлсэн. Хөрхий банзрагч намайг сахиж хонох болж. Шөнө совилогч ойр ойрхон орж ирж судас булчин тариа хийж байл.
Намайг эмнэлгийн тусгай тасаг буюу дарга нарын хэвтдэг тасагт мод боловсруулах үйлдвэрийн дарга 2 жилийн өмнө надаар ажлаа шалгуулж танил болсон буян тогтохтой хамт хэвтүүлжээ. Маргааш өглөө нь манай комиссийн 1-р орлогч дарга давг жамц тэргүүтээ комиссийн гишүүдсэн өөрөө ирж надтай эмчтэй уулзаад би ч наваа гайгүй шиг байна уу. Би эмчлэгч болон ерөнхий эмчтэй уулзъя. Мөн аймгийн дарга нар анхаарна гэсэн. Чи биеэ сайн эмчлүүлж сайн болохоор нь буцаарай. Бид өнөөдөр буцна. Чамтай хамт яваа жолооч Ёндон энэ банзрагч хоёрыг энд үлдээгээд өөртөө ч хамт буцаая гэл. Тэгтэн би үгүй машин үлдээгээд хэрэггүй бах уу. Би энд хэд хоног ч юм мэдэхгүй. Ёндонгойг та аваад буц. Харин банзрагч надтай 2-3 хоног байвал байг. Гэхдээ чи явмар байл явдуу. Би эмнэлгээс гараад өөрөө вагоноор явчихна гэл. Ингээд миний хэлснээр жолооч буцаж банзрагч өөрөө үлдэнэ гэд надтай хамт хоцорсон юм. Нутгийн хүн ийм л сайхан хүнлэг тусрахаг байдаг байна. Ядарсан цагт нөхрийн чанар танигдна гэдэг энэ тийм. Би түүнд маш их баярлсан. Одоо ч баярлж явдаг. Үдээс хойхон аймгийн дарга Сахиа намын хорооны 2-р нарийн бичгийн дарга Даваажав хоёр над дээр ирж бие асуугаад. Энэ хүн гэр орноос хол олон хоног их ачаалттай ажиллаж ядарсан байх. Тийм учраас витаминлэг чанартай хоол эм тариагаар сайн сувилж эмчлэх хэрэгтэй гэж хамт орж ирсэн ерөнхий эмч бусад эмч сувилагч нарт үүрэг өгөөд явлаа. Маргааш нь эмч нар орж ирээд таны шинжилгээнүүдэд гарсан оншин нотлогдсон зүрхний цочмог өрөвсөл болсон байна. Хит ядаргаа болж сэтгэл мэдрэл их хямарч тайван биш байдалд орсонтой холбоотой. Ийм учраас та хамгийн гол нь тайван байх хэрэгтэй гэж зөвлөлөө. Би эмчид маргааш их хурлын сонгуулийн санал хураах өдөр бит хоёр шилжүүлэггүй. Тэгээд чи миний бие та бүхний шуурхай эрчим тэмчилгээний сувилгааны ачаар түргэн засал авч цаажирлаа. Гэрээсээ гараад бараг 3 сар боллоо. Өнөө өрийн судлаар харьмаар байна гэж учирлаа. Үгүй цамд би чинь дахин модвол яа. Таны зүрхний ажиллагаа хэвийн байдалд бүрэн орж чадаагүй байгаа шүү дээ. Саналаа энд л өгнө биз. Хэд хоног эмчлүүлэх шаардлагатай гэд миний хүсэлтийг хүлээж авах шинжгүй. Тэгэхээр би яваа сайн байна. Ганц хоног явахад гайгүй байх. Би ямар ч л гэсэн гэртээ харъя. Аав ээж эхнэр хүүхэдтэй бараагаа харуулъя. Намайг энд хэвтээд хоцорсныг дуулаад манайхан юу бодох вэ? Сэтгэл санаа зовоос сүйд болно. Харин та бүхнээс хүсэхэд өнөө өрийн вагонд зөөлөн суудлын эртхэн захиалж авч өгмөр байна гэж шолоохон хэлсэн. Ерөнхий эмч нэлээд татгалзаж байснаа. За яах вэ? Нэгэнд явах гэдэг болохоор өнөөдрийн эмчилгээг нь сайн хийж өг. Чи төмөр замынхантай ярьж суудал захиалаад 2 хүний тасалбар авч орой вокзал дээр түргэний машинаар хүргэж суулгаж өг гэж нэг эмчид үүрэг өглөө. Ингээд бид хоёр тэр орой вагоноор гарч сайн өдрийн өглөө хотод ирлээ. Би гэртээ ирж хал усанд орж хувцас солиод саналаан өглөө. Би нэг л сайнгүй байсан тул маргааш өглөө түргэн тусламж дуудаж 2-р тусгай эмнэлэгт очиж үзүүллээ. Тэр өдрөө хэвтэж 1 сар шахам эмчилүүлж эмнэлгээс гарсан юм. Миний энэ гэнт өвдсөн явдал олон хоног бараг өдөр шөнөгүй хит ачаалтай ажилласнаас гадна комиссийн хурал дээр их хэмжээний хөрөнгө ашиглан өргөдүүлсэн олон хүнтэй холбогдсон асуудлаар аймгийн прокурор гэж хачин нөхөртөө маргалдаж муудалцснаас шалтгаалсан юм байна л. Жамин гой хэлсэн үгэндээ хүрдэг. Аливаа асуудлыг мартадаггүй онцлогтой хүн болохоор "Чи энэ жил сургуульд явна шүү" гэж он ихэнд хэлсэн. Чамайг сургуульд явахад би туслана гэж амласан. Миний аз дутахад ингэж өвдөж үхэх шахаж юун сургуульд орохдоо мантай болсон юм да. Энэ бол 1963 онд болсон хэрэг. Тэгээд мөн оны 100 ээлжин амралтаараа 2 хүүхэд их нэртэйг гэрснээс хойш анх удаа Булган аймгийн Могод Хэшиг өндөр сумдад байсан хадмуудын харан айлчилж очлоо. Хотоос шуудангийн машины твшний хамгийн ард 2 хүүгээ нэг нэгээр нь твэрж тоос шороонд дарагдан сэгсжүүлсээр аймгийн төвд очлоо. Тэндээс замын машинаар Хэшиг өндөр цаашаа морин дээр хүүхдүүдийн дүүрч 20 гаруй километр газар явж Могод сумын нутагт байдаг хадмынд хүрч очив. Залуу байсан болоод ядарч зүдэрхэ мэдэхгүй явжтэй. Тэнд очиод цааш нэлээн хол талд 30 км орчим явж айл хэсээд ирэхэд миний унж явсан морь дэлсэж намайг сүрхий сандрагаж байв.
1964 оны хавар өндөр насалсан эмэг ээж минь өөд боллоо. Тэрээр ямар ч өвчин ханиадад тусаагүй мөрөөрөө тэнхирхэж угаад ёстой л насны туйлд хүрч бурхан болсон юм. Дөнгөж хоёр хөл дээрийн тэнцэж ядаж байх үеэс минь ариун нандин хайраар инхрээлж алтан мотор дээрээ тэрч бөмбөрүүлэн амар хагшин идэх ухаа хасан байж намайг өсгөн төрнөвж хүний зэрэгт хүргэсэн тэр юутайч зөвлөшгүй ачтан минь намайг биднийг үүр дөрхөн диваажинд морилон одлоо. Энэ инэрэлт хүн бараг дан ганц миний төлөө, миний сайн сайхны төлөө бүх ам амьдралаа зориулсан гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Ийм буянтай буурал эмэг ээжийн тэр их хайр инэрл ач буйныг багч гисэн хариулж чадаагүйдээ харамсаад барах арга байхгүй. Одоо ч эмэгнэн харамсаж тэнэг бие буруутхан зэмлж явдган хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн хойно харамсан гасалдаг нь ухаамуутай тэнэг хүний гай юм да. Халуун хайраар халамжлан өсгсөн эмэг ээжийн нарт хорвоогоос халин одох гэж байхад нь ахтай хамт ээлжилж хитгэн шүн дэрэгдэн харж хонсныг эс тооцвол миний хийж хавьсан юм даанч байхгүй. Харин ахын хувьд шал өөр бөгөөд тэр тухай дараа өгүүлэх бол. Дэрэгдэн байж дээдлэн хүндэлж энэрэн халамжлах ёстой ачтнаа амьд сэрүүнд нь тэгж чадаагүй байж нэгэн түгүй болсон хойно ухаарч хүсэн мөрөөдөж энлэн шаналж гэмшээдж яах юм бэл. Энэ ертөнцид тэр ачтан байж түүнийг гаргасан үрээс би үүсэн төрж хүн болж өссөн тэр хүн байгаагүй бол миний эцэгч би ч бий болж чадахгүй гэдэг чин үннийг дэндүү хожим ухаарсандаа харамсаад барахгүй. Мөн оны 100 авгай хүүхэд ээж дүү цэвэл магийн хамт төрсөн нутагтаа айлчлан очиж тэнд үлдсэн ганц эгч бусад ах дүүтэйгэн уулзаж учрахаар явх боллоо. Тэр үед ах дүү төрөл төрөсдийн гар цайлгаж аваачиж өгөх олигтой өөдтэй эд бараа чихэр жимс барагтай бол олдохгүй нэн ховор байл. Бид нутагтаа очиагүй удсан. Би гэрлэж авгаа хүүхэдтэй болоод анх удаа айлчлан очиж байгаа болохоор ойр төрлийн ах дүүгийн гар цайлгах юм зайлшгүй хэрэгтэй байсан. Шаардлагатай зүйлийн ихэнхийг ах минь л олж бэлтгэлээ. Би хэдэн дээлийн хээтэй минчүү олж авах гэж хэдэн дэлгүүрийн танил хүмүүстэй захиж арын хаалгаар хулгай хийж байгаа мэт хүн амтнаас нууж байж үйлээ үзэж байж авсныг яа. Гэхдээ ах маань чихэр бичээн арх дарс гэх мэтийг элбэг хангалуун хөрөлцөхээр авч өгсөн юм да. Айлынхаа тусрахыг сайн хүнтэй хамжиж чихэр шар тустай хэвийн бов олноор нь хийж авсан. Амт үзэмж сайтай сайхан бов болсон байл. Ингээд бид худалдаа бэлтгэлийн яамны автобазаас ачааны машин гуйж гаргуулan твшинд нь таарсан гурил ачуулж бүтээгээд ээжигээ кабинд бид хэд дээр нь сууж Баянхонгор аймгийн төвд очиж тэндээс зөвхөн падаан солиулан ачаага шууд бууцхан сумд буулгахаар хөргүүллээ. Ингэж төвөггүй нутагтаан очиж ах トゥ нараар анх хэсэж 10 гаруй хоног айлчлаад буцаж ирсэн юм. Тэр намар хөргөн ахын бие тааруу өвчин эмгэгтэй болсон тул мэрэгжлийн эмчнэрт үзүүлж эмчлүүлэхээр нэг хүүхдээ тэнд сургуульд орхин бусд нь гэр бүлэрийн хотод орж ирлээ. Тэд бидэнтэй нэг хэсэг байгаад гэр барьж өвлжсөн юм. Хөргөн ах өөрөө эмнэлгээр явж эмчилүүлж агаа төр ажилд орж хавартаа золгосон юм. Гэтэл 1965 оны хавар аймаг бүрийн хариуцлагатай нарийн бичгийн дарганаар сум бүрээс хүн дагуулan ирж нийслэлд төр шилжүүлэгтэй байгаа иргэдээ татаж аваачаар бужигнуулж эхэллээ. Манай сумаас дээр үед барилдах гэж миний өмдийг урсан шоод гэдэг саксуу хар юм таарчихгүй юу. Тэр хөргөн ахыг дуудаж уулзаж одоо яаралтай буц. Тэгэхгүй бол гэрээчин гадаа тээврийн машин зогсоож цагаар хөлс тооцож төлөөлнө гэж сүрдүүлжээ. Түүнтэй би очиж уулзаад ч нэмэр болсонгүй. Тэгээ болохгүй болохоор нах ганцаараа төрүүлээд буцаж очиж агаа сургуулийн амралт эхлэхээр хүүхдүүдийн аваад араас нь очихоор тохироод арга буюу буцсан юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа хөргөн ах нас барлаа. Яаралтай эргэлсэн цахилгаан дархиугс надад ирлээ. Бэгз гадаадд сурч
Дархиу манай суманд багшилж байсан юм. Миний дотор пал гээд нэг хэсэг яахаач мэдэхгүй суул. Энэ аимшигт муу мэдээг аав ээж, ялангуяа агаад яаж дуулгана гэхээс зүрх шимширч байсан юм. Гэлээч гисэн яа гэв. Дуулгахаас өөр аргагүй. Дуулгахдаа бүр түргэн дуулах хэрэгтэй байл. Би гэрэл үгийн уцтаж цахилгааны агуулгыг хэлчихэд цахилгаанаа бариад дарга дээр орж хэллээ. Амьдралын гачигдал зовлон гэж сайн мэддэг зовлон дайрсан хүнд чин санаанаасаа тусалж чаддаг хашир дарга маань цахилгааныг шуншиж үзэлгүй. За, чи тунд хөргөн яваа. Онгоц хөлөөвэл хугацаа алдна. Тиймээс машинаар явах хэрэгтэй. Зам цаатахгүй сайн машин ав гэд утсаа шууд авч засгийн газрын автобазын дарагтай ярьж гарлаа. Түүнд за чи хол газар маш яралтай явах сайн машин түргэн бэлэн болгоох гэж байна. Гэтэл цаанаас нь юм тодруулж асуу бололтой. Хариуд нь Баянхонгор аймгийн цаад захын сум хөрнө. Манай дуламж автай 15 хоногоос доошгүй хугацаагаар явна. Үрэлцэхүйц бензин өгөөрэй. Чи жолооч хэдэд бэлэн болгож ирүүлэх өв гэлээ. Тэгээ надад за 2 цагийн дараа 100 хойд хаалган дээр даваа дурж гэдэг жолооч ирэх боллоо. Явж ирээд бензинийнхээ үнийг төлнө биз. Цалинг чинь бүтээ өгнө гэлээ. Намайг чи түргэн яваа, цаг алдаж болохгүй гэж яаруулж гарлаа. Би хэдийгээр сэтгэл санааны хүнд хямралтай байсан ч жамын гоод маш их баярлж байл. Гэртээ эртэл манайхан цөмөөрөө уйлаа майлаа. Агаа дахин ухаан алдаж унаад маш хэцүү байл. Маргааш нь ах бит хоёр агааг хэдэн хүүхэдтэй наваад замд гарч замдаа нэг хоноод бууцаагаанд очсон юм. Биднийг очиход орчуулад 2-3 хонсон байл. Цахилгаан замдаа саатаж ирсэн байж л дээ. Өглөө эрт шарил дээр нь очиж, арц хүч уугуулж, будаа тариа цацаж, салах ёс үлдээд буцлаа. Хөргөн ах нутагтаа очиж, дөнгөж 2 хоноод гэнтхэн нас нөхчиж. Түүний бие буцахтаа л муу байсныг бид мэдсэнгүй. Мэдсэн бол явуулахгүй. Илүү эрчимтэй эмчлүүлж болох байсан. Ийм сөрхий юм болно гэж даанч бодсонгүй. Эгчийг хэдэн хүүхэдтэй нь, талигач нөхрийнх нь 2 эгчтэй, бусад ах дүү нартай нь уулзуулж хэд хонсон юм. Нэгэн тийм болсон учраас ард нь үлдсэн эгч, өнчирсэн хэдэн дүүнэрийнхэн цаашдын амьдралыг бодох хэрэгтэй боллоо. Би сумын удирдлагатай уулзаж тэднийг Улаанбаатарт шилжүүлэх бичиг хийлгэж аваад буцлаа. Ингэж аймаг дайрч шилжүүлгийг баталгаажуулж хотын иргэн болгосон юм аа. Сэтгэл дэвшгэлзээ